Сайн байцгаана уу үзэгчдээ. Кайф нэвтрүүлгийн шинэ дугаар Хинтээ аймгийн Бачирын цумаас та бүхэнд хүрч байна. Энэ удаад бид загасчлах спортын талаар сонирхож, энэ аяллаас ямар кайф авснаа та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Бид Хинтээ аймгийн Бачирын цумд хилийн заставаас ойрхон хилийн зурвас дээр кайф нэвтрүүлгээ хийж байгаа. Өнөөдөр 3 дахь өдөр бид 3 өдөр энэ сайхан байгальд загас барьж кайфыг мэдэрч байна. Мэдээж хэрэг химжиж байгаа л хиллэж байгаа хамгийн том загсыг л барихыг хүсэж байгаа. Тэр хамгийн томыг барих тэр загсыг тийчгнэрж гаргаж ирэх л хамгийн дээд кайф мэдрэх хэсгэлдээ. Тэгэхээр бид бас хилийн цэрэг ерөнхий газартаа яриад энэ хилийн зурвастаа оруулж өгөөд бидний бичлэгт тусалцаа үзүүлээч гэж хүсэлтийг тавьж хилийн цэрэг ерөнхий газрынхан бас бидэнд энэхүү зөвшөөрлийг олгосон талархлаа илэрхийлье. Энд хилийн зурвас учраас энгийн иргэд ерөөсө гарах боломжгүй, ойр авд айл байхгүй. За бидний энэ яг отгоо авсан газар бол бас гаднаас хүмүүс ирж энд загасчилдаг юм байна. Мэдээж хэрэг зөвшөөрөлтөө. Гэтэ бид өөрсдөө майхнаа бариад энэ сарвчин ашиглаж байнда цаана бас дүнзэн байшин байгаа. Энэ бас бурайдуудын нутаг учраас гэр ховортой дандаа юм дүнзэн байшинд амьдарцгаадаг. Монгол орны хойморт орших зах хязгаар нутаг бол Хан Хинтээ аймаг. Энэ нутагт Монголын түүхтэй салшгүй холбоотой газрууд их байдаг. Хан Хинтээ аймгийн Бачирын цум Улаанбаатараас 413, аймгийн төв болох Чингис хотоос 186 км-ийн зайд оршдог 2000 гаруй хүн амтай сум юм. Хан Хинтээ аймгийн Дархан цаазд хилийн хамгаалтын бүсд багтах тус сумын онон голын хөөн дээрээс бидний аялал та бүхэнд хүрч байгаа билээ. Өчигдөр бид нэр хандгаа харсан. Тэр уулын орой дээр байж доор нууранд хандгаа. За хандгааны эрэгчний нь бол манж гэдэг юм байлээ. Эмэгчний нь юу гэдэг вүлээ? Сүнз гэдэг юм байна. Тэгэхээр манж нь байсан манжийг бид 50 метрийн зайнаас ойртож очсон. Бугын овгийн хамгийн том хөхтэй амьтан бол хандгаа юм байна. Хандгаа нэврэн дундаа хавтгай байдгаараа овгийнхоо бусад амьтдаас ялгагддаг юм байна. Монгол улсад 1953 оноос хандгааг агентхыг хуулиар хоригдсон. Эр хандгаагийн минж, им хандгаагийн сүндэс гэж дууддаг юм байна. Үзэгчтэй. Энд яг одоо энэ зүгрэм дээр хандгаа бидний байгааг мэдгүй анзаарахгүйгээр усны яроолоос өвсөө идэж байна. Төхөж ирлээ. Битрийг хараад бас гайхчих шиг. Бүр тоохч байх юм таарэг. За, түнхэр сүрлэг амт байт юм байна. Тоон шихо. Жинтэй. Хандгаах шиг. Бас бидний аялдаас сонь садан санагдлаа. Шунал алстай барьж идэж байна. Тэгэд хүний шунал ямар барагдах биш бүр ойртож
очигээд модноосоо ил гарцсан чинь зогтойгоо явцсан л доо. Тэгээд нөгөө нэг алдахгүй барихын тулд нөгөө хөлн дээрээс биш гар дээрээс камера барьсан учраас жоохон хөдөлгөөнтэй зургнууд хийгдсэн байж магадгүй үзэгчдээс хөлцөлөвчий. Кайф нэвтрүүлгийг Мөнх бат дээр хоёулахны хийж байна. Манай отгт дээр Хилийн цэргийн ангийнхан хүрэлцээрээд байна. За, сайн уу, алба сайн уу? Сайн байна уу? Халав сайн. Та сайн явж байна уу? Сайн яаж. Тэр хэр удаан алба хийж байна? За, Хилийн цэрэгт бол ороод нэг 5 дахь жил рүү бол орж байгаа. Энд бол нэг жилийн жил хагастай л алба хийж байна. Тэгээ жилийн 4 улиралд дөрүүлсэн. Байнгын байна гэсэн хүнцэндээ бол маш олон амьтдтай юм тий. Тэр ямар төрлийн амьтд нийлдэг байт юм болоо. За ер нь хангаад байдаг бүх төрлийн амьтан манад бол байдаг л та манай цастаавын хариуц зэсэгт бол боггөрөөс ер нь бүхэл амьтан илүү амьтан бол ихтэй жимс ногоо ихтэй ямар жимс авч байна. Одоо хүрэнүүднээс л устна ургаалгах шүү дээ. Самар, хад, нэрс, анс мойл бас ургана. Одоо арай нэг гарч чамжаа боловсрч гүцэг байгаах тий. Хад арай болоогүй л. Гэхдээ нодлогийнхээ бод бол арай муу л ургаж байна энэ жил. Нодлог сайн ургасч юмснууд. Жил өнжиж ургадаг болохоор бас тэгдэг л хэл та. За. Гэр бүлээрээ хэр удаж байна? За би энд ирээд 3 жил болж байна да. За 11 онд ирсэн. Энд ер нь хичнээн албаагч нар байдаг юм болоо зэрэг. За тэр ч одоо яг тоо баримтаар бол хэлэхгүй шүү дээ. Ер нь л тий. Яг бол үндсэн цэргийн албаа гэж явах үндсэн бүрэлдэхүүнээр авчаар ахлагч нараар албыг хааж байна да. Орос Монголын хилийн зургас одоо аль хавьд вэ? Хэдэн километрийн зайтай? За эндээс хилчин даваа нэг 10 хэд тэрний цаашаа хахад бас тэр хугацаанд хэлвэ дээ. Тэр 20 хэдэн километр л зүгэл дээр. Хан энтийн дархан цаас газар гэж одоо энэ баруун тишээ байна л да. Тэгээд одоо хилийн бүс зурвасталтай хилийн зурвас хамаагүй хүмүүсийг нэвтрүүлэхгүй тий. Ер нь хамгаалалт өндөртэй. Ер нь бол хил хамгаалах байгууллагаас дээрээс зөвшөөрөлтөй хилийн бүс зурваст нэвтрэх эрхийг үнэмлэх гэж байгаа. Тэрүүгээр л нэвтрэнүүхээс бусдаар бол тэгээд хин дуртай нь яваад байхгүй л та. Он заставын түүхийн талаар бас өгүүлээ шүү дээ. Ер нь хизээ байгуулагдсан. За манай застав 1992 онд байгуулагдсан. Ялангуяа хэрэг газрын дарга шийдвэрээр. Тэгээд анх байгууллагатаа энд байгаагүй. Тэгээд 2005 онд наашаа энэ одоогийн байралтаар нүүж ирсэн байгаа. Хилтэй хүнцэндээ бол ойрцсон гэсэн үг. Тэгээд манай заставын одоо газар зүй физикийн онцлогийн хувьд бол их тийм уулархаг намаг ус ихтэй, гол ус ихтэй, тийм үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй тийм гэсэн үгтэй. Аялал зугаалгаар яваа хүмүүс бас маш их хэмжээгээр ирдэг. Байгалийн үзэсгэлэнт Монгол дагч нараа үлдсэн газрыг бас үз сонирхох гэсэн хүмүүс их ирдэг. Манайд тиймэрхүү л. Ялаа шумуул бол нэлээд ариунтай газар байна. Тул ч гэсэн их байгаа гэсэн. Гэхдээ бид хараахан тул барайг байна. Одоо нар яг үдээр гарахаас өмнө бид заваар аяллаа үргэлжлүүлэх гэж байна. Завин дээрээс бас загас барина. Өмнө бас кайф нэвтрүүлэг заваар туул гол дээрээс урсж байсан бол өнөөдөр их эзэн Чингис хааныхаа өлгийн нутаг онон голоороо заваар урсаад загас бариад мөнчнөө
манай аялал үргэлжилж байна. Чингис хааны загас барьж өссөн. Харахгүй бид хоёрын бол анхны онон голдыг бүр аялж байгаа анхны аялал болж байна. Турист гээд Оросын завь. За филдийг завь аялж байна. Нэлээд юм үзсэн, нэлээд олон газраар аялж исэн завь. Энэ нөгөө манайхаар бол зэвэг нөгөө юугаар бол Ленок гэдэг одоо манай монголчууд энэ нэрлэдэг ийм загас байна да. За одоо нөгөө загсаа гэмтэж явахын тулд энэ авчираар нөгөө дэгээгээ салгаж байна. За. Одоо ингэ буцаагаад авчих уу? Одоо тэгээ мэдээж том болоороо сайн юугаараа за сайн юм чинь нөгөө хилж байгаа хагас учраас зэвэг Ленок байна. За. Ленок барьлаа. Хоёр дахь Ленок. За сайн нэг Ленок авцсан. Анхны шидэл дээр нэг Ленок барьлаа.
төрөөсний ивэр олж авсан засчилж аваад яг л нэг том амтан идсэн болов гэмээр хавар идсэн бахаа та баг үстэйгээ байгаагууд бол ясыг бас нилээн толгойных нь гавлыг бас нилээн мэрсэн байлээ мэрж идсэн байдалтай гэдэг бас юм гоё ивэр олж авсан тэгээд энэ иврийг сайхан загтаад үсийг нь хусаад энэ хэсгийг сайхан авч жагаад тэгээ хаалганыхаа дэтэл дээр ингэ тавьчих юм баха. Бидний яг энэ буудалсны ойролцоохон Тэмүүжин Жамух хоёрын хоёр дахь удаага анд олцож бүсээ сольсон уул байна лээ маш сайхан хангаа юм байна. За тэгээд үзэгч та бүхэндээ бас харуулхад энд 10 жилийн өмнөөс их хэмжээний түүмэр болж ирсэн учраас ихэнх моднууд нь шатсан юм байна. Тэгээд одоо жижиг моднууд доороосноос ургаад гарч ирж байгаа. Туу удахгүй бас хэдэн жилийн дараа энэ хүү моднууд ургаад дуусахаар бүр илүү их үзэсгэлэнтэй болно. Кайф нэвтрүүлгийн отогт багтаж яваа хамгийн өндөр настай гишүүдийн нэг болох Дондог гойтой уулзаад байна. Тэгэхээр та чи хилийн зэргийн туслах хүчний гишүүн гэж бодгсон тий. За тэгээ сайхан намарч чинь байна. Сайхан. За сайн явсгаад байна. Сайн. За нутаг ямар байна? Сайхан энэ зун сайхан зуншлаг сайхантай бор хорвороод ихтэй сайхан зун болж байна. Хилийн зэргийн туслах хүчин гэж ер нь ямар учиртай юм бэ? Яг хөө хилийн туслах хүчний гишүүн гэдэг чинь өөрөө сайн дурын. Цалин мөнгө авахгүй. Тэгээд яг сайн дураар ер нь тусалдаг. Бас байгаль хамгаалагч хаамт гэж чинь. Тийм л ажилладаг. За яг хавтаа хил харуулд гарна зарим үед цог хөнгөж муутай үед. Тэгээд ийм шаардлагатай үед хил рүү явна. Батг гашуугаа бас танилцуулаач. Юугаараа алдартай. Манай сум яг Чингисийн түүхтэй холбоотой газар орон нутаг нь манай рүү ихтэй. Тэгээ. Чигтэр бас харсан л та нөө Тэмүүжин Жамух хоёрын хоёрынтой анд барилдсан бүсээ солилцсон газар гээд өндөр уулан дээр уулуу тийм үлээ тий. За тэгээ тэрийг тагч нь уу яаж вэ? Тагсан энэ 100 ирж хэдэн бөөнөр дахиад явсан. Бөөнөр дахиад явсан. За. Энд одоо сүүлийн үед энийхэн урд нэг шандуун овоо гэдэг тийг голдоо шахсан тийм жижигхэн толгой. Тэрийг тагтаг болоод байгаа бөөнөр бас. За. Түүх соёлын ер нь ямар тийм дурсгалт газрууд гэдэг юм болоо? Одоо юу алдартай ч тийм үү тийм. Яг хөө байгалийн сайхан газрууд гэвэл ононгийн халууршаан байна энэ дээр. За. Уул юун цэн амрагчтай чинь бүхий өвчнөлтэй. Бүхий мэтэл буур, илэг тэгээд бүхий маамжилдаг. Үй мөч. Халуун тийм аршаан байдаг. Тэгээд яг та аршаанууд бол зөндөө шүү дээ. Ер нь баг уулын ам болгонд аршаантай шүү дээ энэ чинь. Онон гол үерхлэгтэй ер нь ихэр байна. Энэ жил үерсэн үү? Энэ жил үерсэн. Гэхдээ нодон жил бол ерөөсөө үргэлж дүүрэн байсан. Цатгалан. Энэ жил арай л бага байна. Бол тийм гайгүй. Үй бороотой. Тийм. Нэмэгтэй нэмээд татгаад байгаа. Халуун нартай бол бас айхтар юм тий. Ялаа шумуулсан бол дийлдэхгүй. Хөхтөрөө шумуул ихтэй шүү дээ. Читэр тэр хандгааг үзэх гэж яваад нөө намагтай намаг болчих ихтэй газар таарсан гэсэн чинь амар юм байл л дээ. Ялаа шумуул дэргэлдээ бүр. Тэгэл хүн чарагдахааргүй байна. Ногоо үс ногоо ихтэй энэ дундчлал сайхан болохоор ер нь шумуул ихтэй байгаа. Шүний цагаар ч гэсэн бас айхтар байх шүү дээ. Байл. Гадна дотны жуулчд хэр ирж байна? Ирдэг юм ойрын жилүүд ер нь бас эрс багсаад байгаа ирэх нь. Ялаа шумуулаас шулдаг юм уу ер нь. Тэгээд шилөө зөвшөөрлөл гэж бас хэлийн зургаас оруулахгүй шүү дээ тэр болгон. Харин тийм л тийм. Бид нар чинь тусгай зөвшөөрөл цаанаас дээрээс авч иж ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бүс дээр бол баг бидрээс өөр хүмүүс байхгүй л байх гэсэн үг нэ тий. Байхгүй одоо. Цэрлэг амьтад бас нэлээд ихтэй юм чинь. Малчтад ер нь яаж нөлөөлж байна? Сүүлийн үед яг одоо энэ одоо манай бүсчлээд хорсон байсан шүү дээ. Чаныг тал хэрийн бүс дагнж болно, хангаан бүс. Тал хэрд алж болохгүй, хангаад алж болно, хангаан бүс тэгээд
агнж болно гэдэг байсан чинь сүүлийн үед одон жилээс 3 жилийн хугацаатай хорсон. Тэгээд чон бол их ер нь. Би уулын чон. Адуу малыг бол ер нь унаг дааг бол ер нь байхгүй шүү. Манайд бол үйл малч хитэн, өхөр малч хитэн. Тэгээд агнаад хангаад бол албан игээд чалж чадахгүй шүү дээ. Чоныг. За. Тэг өмнө 20 сар тавихаас өмнө бол та чон алж ирсэн үү? Яхаа агндаг л байсан. За. Тэгээд би дээр асуулаа. Одоо чон ирээд мал барьж үйл би яах вэ? Тэгсэн сумын төөрөө засаг дарагтайгаа ч юм уу утсаар яриад ал халахгүйгээ шийдэх юм. За. Манайхан тийм л хууль хийж шүү дээ. Тэгвэл одоо малаа бас бариулалттай шаруулж байгаа тий. Тийм шүү дээ хүн. Малчин хүн бол мэдээж зүгээр сууж байгаад бариулахгүй тодорхой хэрэг чинь тийм ээ. Тийм. Жил гаруй гадаа хэрвээ алчаад аваад очих нь торгуулах юм бэлүү. Тий. Бас тийм юм байна маа тий. Учир нь олдох байлгүй дээ тий. Нутгийнхандаа бүгдэнд нь мэд хүргээд эрүүл өнгө сан сайхан аз жаргалтай яваарай гэж хэлье. Олон л кайф мэдрэх гэж байгаа учраас бид бас энэхүү мэдэрч байгаа кайфа үзэгч та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. За тэгээд өчигтөрч бас бааваа арлаа. Энэ бас нэлээд бааваатай газар гэж сонссон. Бас л дурангийн маань хүчин чадвар жоохон муу байсан учраас холоос татсан үзэгч та бүхэн сая харсан байх. За тэгээд гөрөөс буг гэл маш олон л амтан байна дөө. Бидний үзээд байдаг Африкийн тэр нутагт байдаг л олон амтан зам дээр явдаг шиг энд бол маш олон сайхан амтан байдгийн байна. Зоопаркт үзэхэд бол за тэгэл хандгаа бааваа бол нэг сонирн биш л дээ. Яг зэрлэг энэ жилүүд байгаль дээр нь зэрлэг энэ амтантай тааралдна гэдэг бол үнэхээр сайхан хиймэртэй санагдаж байлаа. За тэгээд аялал маань үргэлжилж байна. Нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 30 минут байгаа учраас энэ 3 өдрийн аяллыг мэдээж ирэх бүгдийг хүргэж бол амжихгүй төвөрлөн үзэгч та бүхэндээ хүргэж байна. Өчигдрийн загасчлалаар утаг дотроос хамгийн том линокийг барьж чадлаа. Тэндээ бас маш баяртай байна. Нилээн иймэрхүү уртыг бариад тэд буцаагаад голдон тавьсан байгаа. Бидний ер нь сая хэд хоног аялсан аялал маань үнэхээр хөгжилтэй сонин содон зүйлэр их дүүрэн байж чадлаа. Тэгэхээр Улаанбаатараас Бачирет сумын хооронд нь хичнээн километрийн зайтай юм болоо төмрөө. Улаанбаатараас Бачирет нь 415 хавцаа байгаа. Одоо бид нар Хинтээ аймгийн Өмнө дэлгэр сум руу явж байна. Өмнө дэлгэр хүртэл 130-аад км. Аялал ер нь ямар санагдав? Аял сайхан байлаа. За, юу сайхан байв? Монголын сайхан үзэлтэй байглаар ингээ аялаа явна гэж бас мэдээ сайхан байлгүй яах вэ? За, манай хоёрын хувьд. За, үнэхээр сайхан байна. Сайхан байгаль дэлхийгээр аяллаа. Тэгээд Монгол бол үнэхээр үзэж дуусшгүй бас харах зүйл ихтэй. Орон гэдэг нь бол эндээс харагдаж байна. Тэгээд буг хандгаа баавга үзлээ. Харлаа холоос ч гэсэн баавгыг бол их холоос харсан байгаа. Тэгээд үнэхээр сайхан байна. Үнэхээр кайфтай аялж байна. Бас хил хамгаалах ерхий газраас өгсөн зөвшөөрлийн дагуу шаардлага тавьж бидэнд үйлчилж тусалцаа үзүүлсэн Ононгийн 1-р цэцгийн хамт олондоо баярлалаа гэж хэлье.
За тэгээд үнэхээр сайхан байна. Бас бидний энэ аялалдаа авч явсан хоёр найзтайгаас маш их баярлалаа. За зүгээрээ. За Еркагийн хувьд ямар санагч байна? Миний хувьд бол ер нь гайхамшигтай үзэсгэлэнтэй газар байт юм байна. Тэм гэдэг нь ер нь бол манай аваргын нутаг байгаа тийм ээ. Тэгээ аваргын нутаг маань үнэхээр би ганц баруун аймагуудаар одоо үзэсгэлэнт газар байдаг гэж бодсон. Миний хувьд бол үнэхээр үзээгүй үзлээ гэдэг. Тэгээ та хоёртай ч гэсэн бас баярлалаа. Кайф нэвтрүүлэгтэй баярлалаа. Кайф нэвтрүүлэг бол ер нь хүмүүсийн сонирхдаг спорт ч юм уу тий сонирхолж байгаа зүйлээс ер нь яаж ямар кайф мэдэрдэг юм болоо тий ямар мэдрэмж авдаг юм болоо гэдгийг бас судалж сонирхож явдаг. Тэгээд энэ удаад загсны спорт Монголд ер нь ямар хөгжилтэй байна. Тэр хүмүүс ер нь энэ спортоос ямар таашаал авдгийг тий ямар мэдрэмж авдаг, ямар кайф авдгийг гэдгийг бас үзэж сонирхохыг хүссэн. Тэгээд Хинтээ аймагт зорж 400 хэдэн километрийн зайд ирээд одоо нэг 3-4 хоноод буцаад явж байна. Кайф нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнтэй баярлалаа. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөд эргээд уулзцгаая. Тэгэхээр нэвтрүүлэгтэй холбогдохыг хүсвэл, нэвтрүүлэгтэй хамтарч ажиллахыг хүсвэл, дараагийн кайфыг бидэнтэй хамт явж мэдрэхийг хүсвэл доогоор гарч байгаа утсаар холбоорой. Түр баяртай үзэгчтэй.